За, бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг агуулгын хувьд бол дэмжинэ. За, оруулж ирсэн төсөлтөй холбогдлолтой хоёр асуулт, дагалдах хуультай холбогдлолтой хоёр асуулт асууя. За, 3.1-8 дээр хууль зааснаас бусад тохиолдолд үн тогтоох үйл ажиллагаанд төр альва хэлбээр оролцохгүй гэсэн ийм агуулга орж ирсэн байна. За, асуудлаа яг нэг мөр бас болгоё. Цаашдаа махны үн, гурилны үн, өргөн хэрэглээний үнд энэ хууль батлагдсанараа төр оролцохгүй гэдэг энэ зарчимлууга нэг талдаа гарч ийн үү. Үнэтэй холбогдлолтой асуудал дээр энэ хууль батлагдсанараа үндсэндээ чөлөө зах зээлийн зарчмаар явуулна гэдэг ийм ойлголтыг нэг мөр болгоё гэсэн энэ асуултанд 1 сарын өмнө бид бүхэн үн тогтоосонгүй гэдэг нийслэлийнхаа дарга дээр хариуцлага тооцсон юм шиг санагдаж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал энэ хууль батлагдсанараа цаашдаа давтагдахгүй гэж ойлгож болох уу? Энэ бол бизнесийн салбарынхны хувьд бол бас үйл ажиллагаагаа тооцох бас чухал зүйлүүдс байгаа. Тэгэхээр энэ дээр бас тодорхой хариулт авъя. 3.1-4 дээр бизнес эрхлэгчийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын их усэр, байршил хэмжээ, салбар хэлбээр ялгуурлан гадуурхахгүй хандна гэдэг ийм агуулга байгаа. Экспортын ч ба импортын ч ба бүх төрлийн чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдийг бид бүхэн нэг түвшинд авч үзнэ гэж ойлгож болох уу? Монгол улс үйлдвэрлэгч орн болох, бүтээж байгаа, боловсруулж байгаа энэхүү аж ахуйн нэгжүүдтэй давуу байдал олохгүйгээр ижил түвшинд харах уу? Экспортын чиг баримжаатай хөгжих энэ үндсэн бодлого үүний цаана яаж агуулгаж байгаа вэ гэдгийг би бас асууя. Ялангуяа энэ хуулийн гол бас зорилтыг эдийн засгийн төрөлжит гэж харж байгаа. Экспортын руу чиглэсэн үйлдвэрлэл аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхэд илүү таатай орчин бүрдүүлэх энэ агуулга руугаа явна гэж харж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдлолтой агуулгыг дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. За, дагалдах хуулийн дээр 99 дагалдах хууль орж ирж байна. Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль орж ирж байна. Ер нь бусад хуулиудыг харахаар бол хөнгөлт чөлөөлтүүдийг нэлээд хассан ийм агуулгууд бол орж ирж байгаа бол хөдөө аж ахуйн бирж дээр нэмэлтээр биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хөсөгчийн хуулийн этгээдэд 15 бичиг баримт бүрдүүлэх агуулга орж ирж байгаа. Бүгднийг үндсэндээ тусгаад. Тэгэхээр энэ нь хуулийн гол зорилготойгоо хэр авцалдж байгаа вэ? За, биржийн арилжааны зуучлагч брокерийн үйл ажиллагаа явуулахад мөн 15 төрлийн бичиг баримт нэмж шаардна гэсэн ийм агуулга гэж ойлгохдохоор харагдаж байгаа. Ягаад гэх юм бол хөдөө аж ахуйн гаралтай түгээдийн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм агуулга дээр нэмэлтээр орж ирж байгаа. Тэгэхээр энэ өмнөх байдлаасаа яаж өөрчлөгдөж байгаа вэ гэдэг дээр бол тодруулъя. За, нэг бас чухал бас агуулга бас орж ирсэнд бол талархалтай байна. Ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг бас дагалдах хуульд бас орж иржээ. За, үүнтэй холбогдлолтойгоор бол энэхүү үндсэндээ хуулийн хүрээнд бол хөдөө аж ахуйн чиглэлийн бас гадаад ажиллах хүчийг бас ажиллахад илүү таатай болгоно гэдэг ийм агуулга орж ирж байна. Энийг дэлгэрүүлж тайлбарлая. Энэ салбар ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуйн салбарт бол ажиллах хүчний хомсдолт бол нэлээд бас орчихсон байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдлолтой олон саналуудыг бас иргэд аж ахуйн нэгжээс гаргадаг. Тэгэхээр энэ гадаад ажиллах хүчийг хөдөө аж ахуйн салбарт ажиллахад яг яаж үндсэндээ бид бүхэн дэмжлэг болох вэ гэдгийг дэлгэрүүлж бас нэг ойлголт өгье. За, энэхүү хэлсэд хариулъя. За, хөдөө аж ахуйн биржтэй холбоотой олон асуудал яамны журмаар зохицуулж байсан. Энэ харилцааг хуулиар зохицуулж ил болгож байгаа. Биржтэй холбоотой энэ биржийн арилжаанд ордог брокерууд нь заавал үндэсний хөрөнгө оруулалт авангаалсан компани байна гэдгийг гадаадын хөрөнгө оруулалтаа байжуулахаар ингэж чөлөөлж оруулж байгаа. За, одоогийн хуулийн 12 зааснаар биржийн арилжааны жуулчлагч брокер нь үндэсний хөрөнгө оруулалт авангаалсан хуулийн этгээд байх гэдгийг Монгол улсад бүртгэлтэй гэж хуулинд зааж өөрчилсөн. За, зөвшөөрлүүдийн хуулийн өөрчлөлт холбоотойгоор нийцүүлэлт хийгээд олон журам гарах цаашдаа олон журам гарах зөвшөөрөл гарах асуудлыг хуулиар ил тод хатуу хуушлан зааж байгаа нь хэрэгтэй болж байгаа зүйл. За, тэр махны асуудалтай холбоотой нийлүүлэлтийн асуудал онцгой чухал. Нийлүүлэлтэнд хүнсийн тухай хуулиар
аймаг нийслэлийн засаг дарга тухайн орон нутгийнхаа энэ мах үлтгэлийн нөөцийн бодлогыг одоо хариуцаад нийлүүлэлтийг хангах учиртай. За энэ нийлүүлэлтэн дээр өнгөрсөн хугацаанд алдаа гарсан, нийлүүлэлт тасарсан энэтэй холбоотойгоор зохиомл өндөр үнийн өсөлт үүссэнтэй холбоотойгоор зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гол зарчим бол цаашид төр хувийн хвшлийг хийж байгаа аливаа бизнестэй өрсөлдөхгүй энэ төрийн оролцоог хатуу хязгаарлаж байгаа юм зохицуултууд оруулж байгаа. Ер нь цаашдаа зах зээлийн зарчмын руугаа нэлээ явна. Гэхдээ стратегийн хүнс гэж нэг хэдэн төрлийн зүйл байгаа шүү. Стратегийн бодлогын хүрээнд заавал байх ёстой төрийн оролцоо тодорхой хэмжээнд шаарддаг цөөнэр торлын хүнс байгаа. За тэр хүрээнд бол энэ нөрөө онц байдлын, онцгой байдлын, дайн бүхий байдлын ингээд бусад энэ гамшигын үеийн хуулиуд, онц байдлын үеийн хуулиудаар зохицуулсан бас онцгой тийм харилцаанд бас байгаа. За энэс бусад зүйл рүү бол төр оролцоог бол хатуу хязгаарлаж байгаа. Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой, ажил хүчний шилжүүлэлттэй холбоотой асуулт байсан. За одоо бид нэг хөдөлмөрийн зах зээл маань эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хөдөлмөрийн одоо ажил хүчний оролцоо заавал ингээд тооцоо хамт яваад байгаа. За 26-нд бид нар ерөн дэдтэй 82 мянган ажлын байрны дутагдaltaа яваад байгаа. Салбарууд одоо үйлдвэрлэлийн потенциал хүчин чадалтай тулгахад, бүрэн ажиллахад ажил хүч дутагдaltaй байна. За 28 онд энэ 100-аас 135 мянга хүртэл дутаж орж ирнэ. 2035 он гэхэд 200 мянга хүрэх юм тооцоо гарч байгаа. Эдийн засаг дэлхийн хэмжээгээр нөгөө хүн амын өсөлт маань дагаж тэг хүчтэй өсөхгүй, тийм бололцоо байхгүй, эдийн засгийн өсөлт хамаагүй хурдтай явж байгаа тул бид ажил хүчний энэ бодлоготой холбоотой энэ хууль эрх зүйн орчныг оруулж ирж байгаа. За энэ дээр одоо голлох тэргүүлэн Ган хөлөг гишүүн тодруулж асууя. Тэг яг одоо болохоор бид нийлүүлэлтээр тайлбарж болохгүй л дээ. Үндсэндээ махны үн өссөн учраас л огцруулсан шүү дээ. Тэгээд тэр одоо махны үн өсөж байгаа асуудал дээр нийлүүлэлтэн дээр алдаа гарсан гэдэг ийм яг агуулгаар нь холбож байгаа шиг байна. Яг бол нэг талтай болгочмоор байгаамаа. Бизнес эрхлэгч нар бол тодорхой байдлыг хүсэж байгаа. Үүний асуудал дээр төр ер нь оролцох юм уу оролцохгүй юм уу гэдэг дээр ингээ үзмжээр ханддаг энэ байдлыг бол энэ хуулиар бас одоо анхаарах юм болоо да гэж бодож би асуусан. Тэгээ хуучнаараа явах юм байна гэж ойлголоо. Төрөлжилтийн асуудал. Экспортын чиг баримжаатай ялангуяа энэ үйлдвэрлэл боловсруулах үйлдвэрүүдэд яг ижил төвшөнд харна гэсэн юм агуулга байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэнгээрээ явах юм уу? Арай давуу байдал олгож бид бүхэн энэ экспортоо дэмжих чиглэлийн нөхцөл байдлуудыг одоо үндсэндээ гаргаж явах юм уу? Энэ дээр ямар зарчмын одоо асуудал орж ирсэн бэ? За яг хөдөө аж ахуйд гадаад ажил хүчнийг авахд тодорхой жишээ байдаг юм уу? Тодорхой кейс дээр ерөөхдөө хариулж өгөөч гэж байна. За Абубакир сайд хариулъя. Ган хөлөг гишүүний асуултанд хариулъя. За гэрүүл хөтөлбөр нийгэм хамгааллын яамнаас ажил хүчний шилжиж хөдөлгөөнтэй холбоотой судалгаануудыг улирал тутам хийж гаргаж байгаа. За хамгийн гол нь ажил хүчний одоо эрэлт нийлүүлэлт маань ажил олгогчдын зүгээс ур чадварын зөрүүний асуудлыг ярьдаг. За одоо яг манай дотоодод байгаа боловсон хүчний одоо хийж гүйцэтгэх боломжгүй ажил хүч илүүтэй эрэлт ихтэй байна гэж. За эдийн засгийн сайдын одоо гаргаж байгаа судалгаа тооцоодоо бид нар бас ажил хүчнийхээ шилжилт хөдөлгөөнийг уялдуулж явдаг. Бид нар ер нь энэ боловсруулалтын системд 4-5 жилийн дараа яг өнөөдөр төгсөж байгаа хүүхдүүдэд бид нар 4-5 жилийн дараа ажлын одоо энэ хөдөлмөрийн зах зээл дээр ийм мэрэгжил илүүтэй одоо эрэлттэй байх нь байшгүй. За энэ мэрэгжлийг сонгуул цалин пүнлүүний асуудал нь одоо илүү байдгийн байшгүй. За яг өнөөдрийн судалгаагаар бол ихтэй сургууль төгсөгчдөөсөө илүү богино хугацааны мэрэгжил эзэмсэн одоо ажилчдын цалин 45%